За нэгдүгээрт энэ 22 онд засгийн газрын 2 тогтоол гарсан байдаг. За одоо энэ хилийн энэ бүсэд одоо ийм автомат удирдлагатай ийм системийг бий болгоё. Жолоочгүй юм. Энэ нь бол яг одоо бомбын сэргэлтийн өрөөнд их чухал одоо шийдвэр. За ингээд энэ Smart Eco Trans компанид ингээд 22 онд өгсөн байна. За тэгээд тэрнээс хойш одоо хэдэн жилийн баг 3 жилдээ энэ компани чинь ажиллаад үйл ажиллагаа явуулаад ингээд идэг. А гэтэл тэндээс ямар гомдол гардаг вэ гэхээр энэ дархан цаацтай хэсэгт нь давтсан газрыг байгаль орчны бид нар хурдан гэрээ хийж нэгдүгээрт энэ байгаль орчны одоо энэ бохирдож байгаа энэ зах замбраагүй одоо тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бид нар хяналтаа тавих шаардлагатай байна. Одоо энэ гэрээг нь хурдан гэж өгөөч гэж манай одоо тэнд байгаа одоо дархан цаастай газрын захиргаанаас одоо говийн баг дархан цаастай газрын захиргаанаас байнга одоо бид нарт ингээд ирж исэн. Энэ бол зөв. Тэнд чинь нөгөө хяналтаа тавихгүй болохоор ямар зах замбраагүй л нэг одоо тоосон дунд л байгаа шүү. За нэгдүгээрт энийг хяналт тавих зорилгоор хоёрдугаар бид нар газрын төлбөрөөр ерөөс олж авчихдаг байсан. Тэр чинь одоо тэр газар 3 жил эзэмшчлээ. Засгийн газар зөвшөөрлийг өгчлөө. Тэгээ тэр хил хамгаалахад газартаа гэрээгээ хийчлээ. Бомтын нөгөө корпорацаа гэрээжлээ гэтэл манай төлөх ёстой юм а хуулийн дагуу төлөх ёстой юм төлдгөө. Тийм учраас бид нар энийг авсан. За хамгийн гол энэ газрыг одоо олгосон үндэслэл засгийн газрын шийдвэр гараад холбогдох төрийн байгууллагууд бүгд одоо энэ шийдвэрийг хурдан одоо биелүүлэх юм үүрэг даалгавар өгсөн учраас бид нараа энэ газрыг өгсөн. Гэтэ зарим хүмүүс ингээд бүр зараад борлуулаад баг гадны компанид өгсөн. Тэр чинь тийм биш. Угаасаа хуулиараа засгийн газрын тогтоол гарч иж тэр хилийн бүсэд үйл ажиллагаа явуулах одоо эрх бүхий байгууллагууд нь өөрсдөө энийгээ ингээд хийгээд явдаг юм хуультай. Энд бол ямар нэгэн хууль зөрчсөн зүйл бол байхгүй. А зүгээр хувь хүнийхээ итгэл үнэмшлэр ярихт бол энэ бол маш зөв шийдвэр болсон. Яагаад тэгэхээр одоо бид нар чи их хурлаар бомтын сэргэлт. Бомтол нөгөө нэвтрэх хүчин чадлын нэмэхгүйгээр бид нар нүүрсээ гаргаж чадахгүй шүү дээ. Одоо хуучин тэр үед 20 сая тонн жилд гардаг гэсэн бол одоо бүр 90 сая тонн л төгссөн. Энд чинь аль болохоор бомтуудаа хурдхан нээж л одоо зах зээл гайгүй нүүрсээ гаргаж гол бид нар ч мөнгө олж. Одоо сая төсөв байхгүй гээл тэгж гол юм нь одоо ингээд бомтыг хаачих юм бол тэнд чинь ямар ч үйл ажиллагаа явуулах гэдэг. Тэгээд нөгөө дахиад маргаал нөгөө компани бас одоо шүүхтэр явжаа гэсэн. За тэгэл энэ шүүхийн маргаал шийдэгдэл одоо яах юм тэр бомт тэгээ хаалттай байх юм уу яах юм. Ингээл бид нар нэг юм өмнөх засгийн газрын гаргасан шийдвэрийг дараагийн засгийн газар нь ингээл буруудахад идэг буруух. Тэр компанитай хилцэл хийж болно. Гэхдээ одоо тэр компанитай нь одоо ишүү даалгавар өгч болно. Одоо энийг улам сайн хий харин татварын сайн авч болно шүү дээ тийм биз дээ. Тэгээд ингээд нэг юм эхлэгээл одоо гацаагаад идэг. Энэ бол өөрөө эдийн засгийн хувьд асар хохиролтой гэж. Одоо ингээд хууль бус гэдэг юу шийдвэр зөвшөөрлөг цуцлаачлаа шүү дээ. Одоо гах үрэн нөлөө нэг байна. Одоо тэнд бүх юм зогсон шүү дээ. Тэгээд нөгөө компани өөрөө хохирлоо. Нэгэнтээ засгийн газрын шийдвэрээр бид нар ингэсэн. Тэгэхээр одоо бид нар бүх хохирлоо өгч авна гэж шүүгтцэн. За шүүхтэр би бас нэг анхан шатн тэр компани ялсан тэргээ сонссон. Гэхдээ би нарийн тэр юуг нь үзээгүй л да. Тэгэхээр одоо ингээд үргэлжлээд идэг. Тэгэхээр чин одоо дэлхийн ертөнцийн байдал чи өөрөө маш их зэгт болж цаг минутаар юм. Нэг өдөр л нэг юм хаагдахад бид нар эрчим хүчгүй болох магадлал. Нэг өдөр нэг юм хаагдал бензин шатахгүй бол яах вэ? Тийм учраас одоо энэ боломж байгаа дээр эдийн засгаа хурдан авраад явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Бидний хувьд бол байгаль орчны яам бол тэнд ямар нэгэн одоо хууль зөрчсөн зүйл бол огт байхгүй. Энэ бол хаанч одоо хариуцлагатаар хэлнэ.